Монгол хэлтэн түүний дунд амьдарч байгаа туваа үндэстэн хэлтэн мөн түүнчлэн Монголын ариун бичээс буюу Библийн нийгэмлэгийн түүхэнд том үйл явдал болж байна. Монголын туваа хэлтэн зориулан Библийн 8 номыг хуучин шингэрээний анхны бүрэн бүтэн том хэмжээний ном гэж харж байна. Учир нь ягаад гэвэл бичгийн хийлэггүй явж ирсэн гэхэд болно. Үүнд маш том хөрөнгө оруулалт болж байгаа юм аа. Хүмүүс боддог, би ч бодож байсан туваачууд, магадгүй Оросын туваа, Монголын туваа, эсвэл казахууд, монголчууд өвөрлөгчөд өөр монголчууд ойлголцсон гэж боддог. Гэтэл тийм үгүй. Бид нэр бүр хоорондоо ч ойлголцдог юмнууд байдаг. Библийн 8 номыг туваа хэл рүү орчуулад нэг багц ном болгон хэвлэж гаргаж тэгээд одоо ингээд үлгэдэн авч байгаадаа маш их баяртай байна. Тэгээд сая бид нар нээлтийн үйл ажиллагаагаа хийгээд тэгээд манай туваа итгэгч нар бас энд оролцож хурж ирж одоо Библийн хүлээн авч байна. Тэгээд маш их талархалтай бурханд алдрыг өргөж байна. 2019 онд бид нар Баяуулгийн Цэнгэл суманд байгаа одоо туваа хүмүүс дээр бас очиж бид нар судалгаа хийсэн. Тэгээ бид нар Оросын туваачуудын хэл дээр орчуулагдсан Библийг авчиж уншуулж үзсэн боловч бид нар ерөөсөө сайн ойлгож чадахгүй байсан. Монголд байгаа туваа хүмүүсийн хэл дээр Библийг орчуулах нь үнэхээр чухал хэрэгтэй зүйл юм байна гэж бид нар одоо залбирч одоо судалж тэгээд алхмуудыг ингээ хийсэн. Тодорхой хэмжээгээр бас академик төвшөнд бас орчуулахыг маш их хичээсэн байгаа. Хуучин дээрээс одоо рут ном, сургаалт өгс ном, номлогчийн өгс номуудыг одоо Смогоос орчуулсан. Нэг ариун Библиэс шинэ гэрээний номууд авч орчуулсан байгаа. Лукийн сайн мэдээ, Иохны сайн мэдээ, Иохны бичээсүүд шинэ гэрээнс дээр номуудыг орчуулсан байна. Хамтран ажилласан, итгэж найдаж, тусалж дэмжсэн туваа орчуулгын баг болон түүний ард зогсож байгаа бүх дэмжигч нартаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Харамчис нийгэмлэгийн хувьд хүн болгонд Библийг хүргэхийн төлөө үргэлжлүүлэн тууштай ажилласаар болно. Тэнд бол эхлэл гэж ойлгож байгаа. Тэгээд 8 номноос эхэлсэн энэ ажил маань, үйлчлэл маань 66 ном болтлоо өсөж өрж болно гэдэгт бид нэр бүрэн итгэлтэй байна. Туваа хүн болгонд эзний үг очиж бурхны хайр нэгүүлсэл аврал очих болтугай гэж өрөөж байна. 8 номоор дамжуулан туваа үндэстний бурхан өрөөх болтугай. Энэ номоор дамжуулж олон туваачууд бас бурханы үгийг өөрөө уншиж, өөрийн их хэл дээр бурханыг ойлгож, Есүс Христэд итгэж аврагдахыг нэр хүсэж байна. Монголын цөөнх үндэстний ястанд зориулаад энэ гоё ном өөрсдийнх нь төрөлх хэл дээр ингэж хэвлэгдэн гарч байгаад үнэхээр талархаж байна. Тэгээд туваа гэхэд би бас монголоор ярьцдаг байх гэж боддог байсан. Тэгээд хөвсгөлж явж байхдаа тийм хүмүүстэй таарад ингээд хэлийг ингээд ойлгохгүй. Тэгээд урнаа маань одоо энэ номыг ингээд орчуулнаа гэд би туваад дуудлах таа гэд ингээд үргэлж ярьдаг. Тэгээд тэд нартаа ингээд зориулж өөрийнх нь хэлд ингээд Библийг би орчуулмаар байна гэд олон жилийн өмнөөс ингээд яриа. Би тэрийг сонсдог байсан. Хөдөлмөрч ингээд эзний сайхан охин урнаадаа маш их баярлалаа. Тэгээд энэ номоор дамжаад олон туваа хүмүүс Есүс дээр ирэх болтугай гэж бас би залбирх болноо. Баярлалаа.